7 дахь өдөр. За өнөөдөр одоо энэ цагааныгаа ахуулаад тэгээд гадны хойдлоо ахуул. 이렇게 나오죠. 여기에 많이 서 있거든요. 여기 손에 너무 바를 때마다만 해주시면 돼요. 물 닿는 거. 제가 알아듣어. Тэгм мэтлэр юм 7 хоногийн дараа. За өнөөдөр би хамрын дотор таадлын оёдлоо ахуулна. Одоо эмнэлэг явах гээд байна. Тэгээд гаднах хойдлоо ахуулчихсан, чихээс ахуулчихсан. Ерөнхийдөө 14 дахь хоног дээр явж байна. Тэгээд одоо хамрынхаа дотор талын оёдлыг ахуулчих юм бол ерөнхийдөө хамрын мань хагалгаа боллоо гэсэн. Тэгээд та нартаа ерөнхийдөө хамраа харуулъя. Энд нөгөө нэг голд овоогод исэн юм байхгүй болсон маа. Ингээд ийм байна. Хажуудлаасаа уртлаасаа ийм харагдаж байна. Өшөө сайн сууж эдгэж өгнө гэсэн. Тэгээ өшөө эндээс илүү суух байх гэж би бодож байна. Яг хоёр нүдний голын хэсэг бол надад жоохон өндөр санагдаад байгаа байхгүй. Энэ хэсгээс суугаад ерөөхдөө жигдхэн сууж өгөх юм бол яг миний хүссэн хамар бол болж байгаа. Тэгээ одоо бүгдээрээ эмнэлэг рүү оёдлоо ахуулахаар явцгаая. 8 хоног болов. 8 хоног болов санаа. 우리는 까는 거예요. 여기가 깎았고 아무튼 그렇게 했어요. 다른 거 불편하신 거 있어요? 없어요. 수고하셨습니다. Ийм болсон байна. Одоо энэ яг голын нэг хэсэг нүд хоёр нүдний хоорондох энэ хэсэг үйл ялэг нэг тийм өндөр санагдаад байгаа хгүй. Тэгээ энэ боочих юм бол одоо тэгээ ер нь асуудалгүй боллоо. Гэт. Бүрмаз урдаасаа харахад ингээд өөр айхтал өөрчлөгдөв. Урт богино яг хэвээр байгаа. Тэгээд хажууд шаргад юм. Гэтэ хүмүүс бүр ихэд юм байна тий. Тэгээ манайхан нэг хэмжтэй болохоор нэг цагт нэгээс хүн уугаа авдаггүй ш. Эдгээр нөгөө цагаар төрүүлж хурж ирээд байдаг. Тэгээд Аа. 그때 별표랑 체크해주시고 원하시는 식수 시간을 적어주시고 밑에 사인해주시면 됩니다. Хамартай олгож гисэн баярлалаа. баярлалаа. За. Bye bye. Яа ийм блэг байна.
Хай манайхан Ганаа энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Өнөөдөр болохоор яг хамрын гоо сайхны хагалгааны маань 15 дахь өдөр болж байна. Тэгээ харж байгаачлан хамар маань ийм болсон байна. Нөгөө хажуу талаасаа харахад хамрын яг гол дэсэн нөгөө нэг мөгөөрсөн байхгүй болчихсон магаз. Тэгээ үзүүр нь үйл ялэг өндөр болсон байгаа. Би хаалгаанд орохоо өмнө нэмжтэй урт богн нь яг өөрөө маань үндсэн хамар шиг байвал зүгээр байна. Яг энэ хамраасаа богнох нь биш, уртч биш. Яг хамрынхаа уртыг бол энэ чигээр нь авч үлдмээр байна гэж хэлсэн байсан учраас яг хамрын маань урт нь яг хэвээрээ байгаа. Тэгээ дээрэс нь нэмж маань энэ хоёр талын энэ ясыг нь үрхүү гэж надаас асуусан. Гэхдээ би өрүүлэхгүй байхаар шийдсэн. Яг үрчих юм бол ер нь бол ингээд яг тэв тэгшгэн тийм ямар ч өөгүй хамар гарч ирэх байхгүй юу. Гэхдээ би энэ хоёр талтай юм жоохон ястай юм өндөр яс байгаа энд нь. Тэгээ тэрийгээ би өрөөлөхгүй гэж хэлсэн. Тэгээд яг өрөөлчих юм бол яагаад ч юм бүр хитрхи өөр царайтай болоод тэгээд дээрэс нь хамраа янзлуулсан хитрхи мэдэгдээд ах юм болоо гэж бодоод би энэ хоёр ясаа өрөөлээгүй яг тэр чигээрээ байгаа. Тэгээ ерөөдөө яг хаалгааны өмнө хүссэн хамар маань гарч ирсэн учраас 100% сэтгэл хангалуун байгаа. Тэгээд хүмүүс намайг яг одоо ингээд өнөөдрийн байдлаар хараад хамрын гоо сайхны мэс засалд орсон гэж мэдэхгүй байгаа. Тэгэхээр ерөөхдөө цаг яваад ирэх тусам яг өөрөө мань хамар шиг болж идэх юм шиг надад санагдаж байгаа. Би ямар ч байсан тэр голын юу байсан штэ мөгөөрсөсөн тэр нь байхгүй болсон. 100% төгс нэг хамрууд байдаг да ингээд бүр тэв тэгшгэн 8 нарийнхан айгүй юм өндөр хамрууд байдаг да. Тийм хамар бол надад зохгүй юм байна гэдгийг яг энэ хамраа яг ийм болгож өөрчилснөөхөө дараа би ойлгосон. Угаасаа л зохгүй юм байна. Би жоохон эргэлзээдсэн байхгүй юу. Үзүүрийн өндөр болгоод өгөөч гэж хэлдгийм билүү гэж бодож байгаад дэмжмэн ч гэсэндээ өөрөө бас тэгж хэлжсэн. Хитрхи өндөр болгоод яахын яг ингээд өөрийн юм шиг хийе гэж надад санал болгосон. Тэгээ яг тухайн үедээ би бас баг зэрэг эргэлзэжсэн байхгүй юу. Нэлээд өндөрлөөд өгөөч гэж хэлдэг юм билүүгээд хэрвээ яг тэгж хэлсэн байсан бол миний чихнээс мөөрс аваад илүү их өндөрлөх байсан. Гэхдээ ер нь бол тэгж өндөрлөөг нь болсон юм шиг надад санагдаж байгаа. За тэгээд энэ дуудаг имчилгээрээ би та нартаа юу хэлхийг хүсэж байна вэ гэхлээр би өмнө нь бас ингээд хамрын гоо сайхны хаалгаанд орсон туршлагатай байгаад байгаа штэ. Тийм учраас за өнөөдрийн хувьд миний ойлгож авсан нэг хэдэн зүйл байгаа байхгүй юу. Тэрийгээ би хамрын гоо сайхны хаалгаа сонирхож байгаа эмэгтэйчүүдэд мань хэрэг болох болов гэж бодоод хэлье гэж бодлоо. За нэгдүгээр ч юу юм бэ гэхээр хамрын гоо сайхны хаалгаанд орохдоо та нар маань өөрийнхөө хүсэж байгаа хамрын хэлбэрийг маш сайн тодорхойлоорой гэж би захиа. Яг надад ямар хамар зохих нь гэдгийг айгүй сайн олоод бүр тэр зургаа эмчтэй харуулж агаад миний байгаа энэ хамар энэ өгөгдөл маань яг ийм болж өөрчлөгдөх боломжтой юу гэдгийг айгүй сайн эмчээс асуух хэрэгтэй. Тэгжээж хүссэн хамар чинь болох боломжтой өгөх шийдэн өөрөө айгүй сайн эхлээд өөртөө тохирох хамрын хэлбэрээ сонгох хэрэгтэй юм байна гэдгийг би айгүй сайн ойлгосон. Тэгээд хоёрдугаарт хитрхи их том эмнэлэг харж мэс засалд орох гээд авах хэрэггүй шаардлагагүй юм байна гэдгийг би ойлгосон. За би өмнө нь анх удаа хамрын хаалгаанд орохдоо айгу том эмнэлэгт очиж исэн байхгүй юу. Тэгээд том эмнэлгийн эмчин хамрын бүх хаалгаагаа сайн хийнэ гэсэн ойлголттой байсан чинь сайн хийдэг эмнэлгүүд бол зөндөө байгаа тэрийг үгүйсэхгүй. Гэхдээ тэр эмнэлэгт маань маш олон эмчнэр, маш олон орны орчуулагч нар, олон гоо сайхны хаалгаа хийлгэхээр очиж байгаа одоо бүсгүүчүүд байгаа гэдгийг ойлгож анхаарах хэрэгтэй. Тийм учраас тэр олон эмчнэр дундаас ямар эмчин чиний хамрын хаалгааг хийх вэ гэдгийг хамгийн түрүүнд сайн бодож үзэх хэрэгтэй юм шиг надад санагцсан. Хитрхи эмнэлгээ хараад том байн жижиг байн гэхээсээ илүү эмчээ харж эмнэлгээ сонгоорой гэж би захимаар байна. Тэгээд хамгийн сүүлд нь яг хамрын гоо сайхны хаалгаа хийлгэх нь зөв буруу юу гэдгийг бас айгүй сайн бодож үзээрэй. Хитрхи сэтгэл хөдлөлөөр хандаад ах хэрэггүй шиг надад санагдсан. Миний хамар тийм их асуудалтай хамар мөн үү? Яг байгаа энэ хамраас маань илүү гоё болох боломж байгаа юу гэдгийг айгүй сайн бодож ийж шийдвэр гаргаарай гэж би хамрын гоо сайхны мэс засал сонирхож байгаа эмэгтэйчүүдтэй зөвлөмөр байна. Бас над руу инстаграмаар айгүй олон хүмүүс
өвдөж гин үү, яаж гин, ер нь сонгосон эмнэлэг нь хэр байна, сэтгэл ханамж хэр байна гэж бүр айгүй олон мессежүүд ирээд байгаа байхгүй юу. Тэгээд өвдөлт бол миний хувьд бол байгаагүй. Гэхдээ хүн болгоны хувьд өөр байд юм билэ. Нөгөө нэг чихнээс мөгөөрс аваад хамрын үзүүрийг өндөрлж байгаа штэ. Тийм учраас чихэн өвдөх тохиолдол бас айгүй их байна. Тэгээд дээрэс нь хажуу талын ясмаас үрэх юм бол ингэж хажуу талаараа хөхрөн, улайн, ногоор нь. Тэгээд миний хувьд болохоор айгүй хөнгөн хаалгаа басан байхгүй юу. Чихнээс ямар нэг мөгөөс ахуулаагүй учраас чих ямар нэг өвдөн гэсэн ойлголт байхгүй. Хоёр талын ясаа хогт өрүүлээг учраас энэ өнгөөр хөхрөх тийм ямар ч зүйл байгаагүй, огт хөхрөөгүй. Харин нөгөө нэг голын энэ хэсэг бол анхандаа улайлттай, жоохон хөх туяа бол байх нь байсан. Гэхдээ нээх их удаагүй учраас хүн болгоны идэгрэлт өөр юм бэлээ. Хийгдэж байгаа ажилбар нь өөр учраас идэгрэлт өөр гэсэн. Миний хувьд бол тийм өвдсөн зүйл огт байгаагүй. Эхний 2 хоног бол жоохон хэцүү байсан. Тэр бол угаасаа ойлгомжтой. Ямар ч гоо сайхны агалгааны дараа өвдөх нь ойлгомжтой. Ясанд хүрж байгаа, арьс цусж байгаа учраас мэдээж өвдөнө. Баг зэргийн тийм өвдөлт бол байсан. Эмнэлэгтэй, эмчтэй, монгол орчуулагчтай бол 100% сэтгэл хангалуун байгаа. Манай монгол орчуулагч хүмүүс бол бүр айгүй мундаг юм билэ. Солонгос хэлтэй, англи хэлтэй, тэгээд олон орны үйлчлүүлэгчтэй харьцаа сурчсан. Тэгээд зөвхөн монгол хүмүүс очдоггүй. Өчнөө олон гадаад хүмүүс очиж үйлчлүүлдэг учраас мэрэгчлээ эзэн болсон айгүй мундаг охин билэ. Тэгээд та нар маань бас хүсэх юм бол дараа би бас тэр монгол орчуулагч охинтой зөв бичлэг хий гэж бодоод байгаа хгүй юу. Та нар маань гоо сайхны агалгааны талаар асуух зүйл байх юм бол за яг энэ доор бичээд үлдээж болно. Бас над руу инстаграмаар хувь чатаар асууж болно. Би бүгдийг нь асуугаад бас нэг тийм бичлэг хийгэж бодоод байгаа хгүй юу. Өөрөө яг хаалгаагаа 100% гардаж хийх юм байлээ. Тэгээ өдөртөө олон хаалгаа хийдэггүй. Буруу ойлгоогүй бол яг энэ хамраараа бол 10 хэдэн жил гэвэ 17 жил гэсэн баха. 17 жилийн туршлагатай тийм эмч юм байлээ. Миний хувьд бол энэ эмнэлгийг та бүхэндээ санал болгох гээд нэг буруудахгүй болоо гэж би бодож байна. Тэгээ та нар маань ямар ч байсан сонирхсан хүмүүс нь өөрсдөө холбогдоод үзээрэй. Тэгэд би нэг юмд аягүйх байлсан нэрээ бүгдээрээ миний өмнөх орсон бичлэгийн доор бүгд бараг 100% шүү. Нэг хитгэн хувийн стацхан бол бүгдээрээ зүгээрээ таны сонголтыг ингээ хүндэлж чинь. Таны өөрийн царай учраас та өөрөө сонгоод гаргасан энэ шийдвэр учраас айгүй таны шийдвэр чинь хүндэлж байна, гоё хамар болох байхаа, тэгээ тань зохих байхаа гэсэн сэтгэлүүд айгүй их байсан. Тэгээд бас яг гоё хамартай байж яагаад хамраа өөрчилж байгаа юм бэ гэсэн сэтгэлүүд ч гэсэн байсан. Би тэр сэтгэлүүдэд огт гомдохгүй. Яагаад гэвэл эсэргээрээ баярлна. Миний өмнөх хамар бол надад таалагддаг байсан. Би хамартаа дургу байсан бол биш аахгүй. Яалтчгүй тийм асуудалтай байсан учраас би хамрын гоо сайхны агалгаанд орох шийдвэрийг гаргасан. За тэгээд өнөөдрийнхөө энэ бичлэгийг энэ хүрээд өндөрлүүлье. Зөндөө олон хүмүүс надад санаа зовоод хамар нь бас ямар болсон болоо гэж сонирхож байгаа олон хүмүүс байсан баг. Тэгээд сэтгэл ханамж 100%-тай гоо сайхны агалгаа болж өндөрлсөн байгаа. Бас дэмжсэн, миний шийдвэрийг хүндэтгсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн бичлэгийг энэ хүрээд өндөрлүүлье. Надтай дандаа хамт байж миний бичлэгийг сонирхдаг та нартаа маш их баярлалаа. Бас биелийн гоо сайхны эмнэлгийнхаа хамт олонд маш их баярлснаа илэрхийлмээр байна. Тэгээ ялангуяа монгол орчуулагч охиндоо үнэхээр их баярлалаа. За ингээд энэ удаагийн бичлэгийг энэ хүрээд өндөрлүүлье. Миний бичлэгтээ дандаа хамт байдаг та нартаа маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай.